Türen können automatisch öffnen. Hello, өглөөний мэнд. Үгүй би арай үед ерөөсөө бичлэг оруулах чадахгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр дөрөвд өдөр би шалгалттай. Тэгээ тэрэндээ бэлдээд амар стресстэй байна. Одоо ингээ ажилдаа ирж байна. Тэгээд жоохон ажилласаа өмнө нэг хэдэн юм хийчээд кофе сахиж аваад өглөөний цагаа ингээ хичээлээ хийгээд тэгээ өнөөдөр ажилласныхан дараа би хараа дахиад хичээл хийнэ гэж бодож байгаа. Ер нь дөрөвд өдөр хүртэл би өдрөөлгөө хичээл хийх болохоор ямар нэгэн бичлэг оруулж чадна гэдэгтээ итгэлтэй биш байна. Тийм болохоор би хичээлээ сууж байна. Ганцаараа жоохон стресстэй л яагаад хичээлээ хийгээд ер нь нэлээд стресстэй шинжтэй байна. Би бүр өчигдөр шөнө юм зүудлсэн юм авруугаа залгаж бас хилээд. Одоо ажил эхлэхэд надад цаг хагас дотор дахиад нэг цаг хагас нэлээд сайн хичээлээ хийж агаад тэгээд ажилдаа орно. Манай энд гоё номын сан шиг чимээгүй байна. Би тэг хичээлээ хийчихнэ. Алло. За би сууж байгаа жоохон апдейт хийчихв. Би хатрыг хараа. Нэг юм стресстэйгээр батга гардаг тийм охтууд байдаг шүү дээ, тий. Би тийм охтуудын нэг биш заяа. Ийшээ батга шин яасан гэж нэг шумуул ирээд намайг хазаад ах юм. Энэ одоо шумуул юм уу жижигхэн өөр юм уу? Эсвэл зүгээр намайг хазахгүй байгаа юм уу? Би ерөөсөө амтныг нь амьдаар нь хараагүй заяа. Тэгсэн мөртлөөс хазуулаа л яваад байгаа. Тэгээ амар захтандаг. Миний хацар дээр энэ амар олон хацсан байгаа. Энэ дээр хацсан. Тэгээ одоо ингээ захтангууд нь би ингээд мөсөөр жин тавиа яваад байгаа. Энэ дахиад хацсан. Тэгээ энэ вампир шиг дандаа хажуудаа хацдаг. Энд хоёр хацсан. Тэгээ ер нь ингээ гар мөр ер нь хаасаагүй ингээ хазуулсан. Энэ дахиад вампир шиг хоёр хазуулсан. Энэ дахиад нэг хазуулсан гэх. Тэгээ би ер нь ингээ хаасаагүй хазуулаад тэгээ би өчигдөр уржигдөр харахад бүр амар улаан хавдсан байсан байхгүй нэг би ядчихад амар төвчээргүй байнг майждаг заяа. Тэгээд одоо эндээ би юу төрөх гэж байгаа гэж нэг бол нөгөө нэг гавар штэ барентас тэрийг төрөх нь эсвэл би ажил дээр бүр байж болохгүйсэн чи манай нэг ажилтнад гэсэн байхгүй чи нөгөө ариутгагч гар ариутгагч юм уу эсвэл нөгөө нэг зүгээр л юу ариутгадаг юм спрей мэдэн штэ. Тим юм жоохон төрөгчтэй штэ гэхээр юм би нөгөө нэг миний 99% гэсэн нөгөө спрей мэдэн штэ. Тэрийгээ би ингээд түрхэд час гэж байгаа л тэгэл нэг 2 цаг 3 цаг захтанхаа болчтой. Тэгээд эсвэл одоо хамгийн сайн үйлчилж байгаа нь юу вэ гэхээр энэ нэг уутан дотор би энэ одоо хайлтсан байна. 3 ширхэг мөс салбитгэнд ороод байгаад ингэж хийгээд тэгээ нөгөөрөө би хүүтэн жин тавьж байгаа. Тэгээ хүүтэн жин тавингууд яг ингээд жоохон удаан хугацаагаар дээрдүүлээ. Тэгээ тэрнээс хойш миний энэ хавдрын ч гэсэн бууцсан. Тэгээ стресснээс болоод бас юу өөрчлөгдөж ийн гэж нэгт би хоолоо эрүүл идэж чадахгүй байна. Хоёрт би нөгөө нэг гэрээсээ гарч юу яахгүй байгаа. Хүнсээ цуглуулахгүй болохоор хүнсээ нөгөө нэг эрүүл хаалж ерөөсөө чадахгүй байна. Тэгээд гуравт болохоор тасгалаад айгу дутагдж байна. Гэхдээ би өчигдөр клоитингээ хийсэн. Юу хийсэн бэ гэхээр би ер нь одоо сүүлийн үед надад айгу таалагдаад байгаа воркаутаа хэлж өгөө. Та нар нэрээ хийж болно шүү. Эхнийх нь болохоор нөгөө клоитингийн hourglass гэх нэг 15 минутын нэг саарал хувцастай тэр нэг hourglass challenge-ийн эхний бичлэг байдаг. Тэр нь болохоор нэг зөвхөн нөгөө нэг гидс өгцөг хоёр дээр ингээд толгуурлсан ч яхад тэр хоёрыг ер нь хийхдээ хийдэг. Тэр надад айгүй таалагдтыг. Тэгээ тэрний дараа би нэг гидсний дасгал хийгээд нэг
өгцөгний дасгал гэдэг. Тэгээ би өчигдөр гизний дасгал дээр болохоор нэг love handle гэсэн ягаан өнгийн хувцастайг нь хийгээд тэгээ тэрний дараа hip dips гэдэг нэг цэнхэр өнгийн хувцастайг нь хийсэн. Би тэр гурыг амар их хийдэг болохоор мөнгө зээж хэлсэн. Тэгээд охиндоо хийдэг байхдаа яг хувцсны өнгөөр нь ярьдаг гэсэн болохоор. За тэгээд бас нэг анзаарсан юм байна шүү дээ. Би айгу муу унтаж эхэлсэн стрессээс болоод яг шалгалтнаас болоод бүр ингээд хэцүү наа. Хай цагтан чинь уул нь би ингэдэггүй яагаад энэ ганцхан энэ шалгалтын дээр би ингээд байгаа ойлгохгүй. Надад зүгээр бэлдэх хитрхи урт хугацаа байсан болохоор би энэ шалгалтын дээр муу аваад ч юм уу унмааргүй болохоор яг тэгээд ах шиг байна. Тэгээ хүн чинь ингээд стрессний мэддэггүй юм биш үү. Тэгээд мэдхгүй тэгээ өөрөө стресстэй л яваад байдаг юм байна. За юу анзаарсан бэ гэхээр би муу унтахтай штэ. Би сүүлийн хэд хоногтой анхны удаа ер нь зүүдэлсэн. Дэлхийд болж байгаа хөдөлгөөн байна штэ. Black Lives Matter гэдэг тэрний бичлэгүүдийг жоохон үзсэн юм шиг үлээ. Монголд нэг тиймэрхүү юм болоод байшин шатаад бөмбөг тэлбэрээд бөмбөг тэлбэрхэн ч одоо тэрнтэй ямар холбоотой юм бүү мэд. Гэхдээ тиймэрхүү нэг сонин зүүдлээд тэгээд би гэр бүлтэйгээ байжсэн чинь гараад ирсэн чинь бүх машинууд будаа болцсон манай. Аавын машин цашин будаа болцсон. Тэгээд тэрнээсээ айж би сэрэнгүүтээ шүн нэг 4 цагийн үед баха. Аав руугаа залгаж машина болгоомжтой гэж хэллээ яагаад. За тэгээд нэг юм унтангууд ерөөсөө тийм амарсан мэдрэмж байхгүй болчлоо. Тэгээ өнөөдөр би босчоод хичээлээ хийчихэд одоо ингээд пауз хийнгээ та нартай ингээд ярьж байна. Жоох ингээд юм ярангаа стрессээ гаргаж байгаа юм гэх юм уу? Тиймэрхүү л байна да. Миний амьдрал. Энэ шалгалтыг дуусгачаал нэг сайхан удаан бан твтээд ч шиг. Тэгээ би та нарт амар гоё контенттэй буцаад ирнэ заа юу. Шалгалт би нэрээ влог хийгээ явах уу? Шалгалт яаж өгдөө ингээ тэгээ би та нарт сургуулаа үзүүлээ нэрээ. Гоё санаа. Гоё санаа байна шүү. За тэгээ шалгалтны өмнө би яаж стрессийг бас тэр бичлэгэн дээр хараарай заа юу. Оо. Ой, би дөнгөж сая та нарт нэг бичлэг хийсэн тэгээд гиснээс би нэг юм анзаарлаа. Миний хатцсан байгаа юмнууд арай нөгөө нэг хачиг юм биш үсттэй. Тэгээ одоо би ороо хаймаар ах юм. Би хайхаас айгаад байна. Тэр амтныг нь уул нь олох хэрэгтэй байдаг гинэ. За миний бүтээлэг. Хөөе за би галзуураад байна уу яагаад вэ? Би энд байсан би хэлсэн шүү дээ зэван нийлүүлсэн гэ тэр зэвана гаргаад тэр цаанаас нь жоохон юу тоос байсан тэрийг авцсан. Тэгээ энд миний хүнжил байна, дэрнүүд байна. Тэгээд матрас гэсэн чинь би зүгээр юм порлон байдгийг мдэггүйсэн байж байгаа. Энэ порлоныг ингээд юугаа бүрсэн яг нөгөө нэг цагаан матрасныхан бүрээсээс нь тэрийг нь салгацсан. Тэгээд сая бүгдийг соруулаад тэгээ ямар ч байсан мэдгүй би нэг бичлэг үзсэн чи тэрнээс олоод жоохон эвгүй болчлоо. Тэн дээрээч дэрлэмээргүй санагдчихэ сүүл рүүгээ. Гинт бодсон чинь намайг энэ хазаад байгаа. Би хамгийн гол нь энэ хазаад байгаа амтнаа амьдаар нь хараагүй болох. Нэг газар 3 хацсан болохоор би бас яхаа бусад газар тэгэж олноор нь хазаагүй л дээ. Эсвэл миний бодлоор энд нэг жижигхэн хацсан багт нь би нөгөө нэг амар майжих туртай болохоор майцаар агаад 3 жижигхэн болгоц юм уу? Тийм болохоор би айгаад тий ядчих та штэ манай угаалгын машин өвдөрсөн. Би угаахаас халуун усаар дүүргэж байгаа цаахан. Халуун усаар докторыг уурсан болохоор нөгөө нэг шаржны эсрэг спрей юу захиалсан. Маргааш ирсэн. Маргааш сайхан спрейдж байгаа. Өнөөдөр би яаж унтгаач мэдэхгүй байна. За, апдейт. Миний юмнууд энд цэнэглэгдээд хичээлээ хий гэсэн ч хичээлээ хийж чадахгүй байна. Би энд ороо одоо ингээд
хамаг юмыг саруулаад ингээ үлдээсэн. Хүнжил энд байна. Энэ хоёр самрын хальсан дээрээ би хаяхаар шийдсэн. За тэгээд энэ хүнжлийн маань давуу би угаацсан хатааж байна. Дэрнүүд энд байна. Ядчихт манай хамгийн амар нь угаалгын машин эвдэрсэн. За энд тэгээд би сая саруулаад үлдээсэн. За тэгээд би эрт хичээл хийжсэн тулдаа одоо цаг 10:52 11 болох гэж байна. Тэгээд би энийг гялс одоо нэг гайгүй юмлоо эвлүүлчихэд. За энийг гялснаа гайгүй юм болгож тавьчаа тэгээд хичээлээ хийгээ сууя да. Энийг ядаргаатай юмнаас олоод. Яа. Бүтгүнэ. За. Амжилт.